За Smart телевизийг сонгон үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. 15 раунд нэвтрүүлгийн 3 дахь дугаарыг та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр өнөөдөр Чингисийн төв талбай дээрээс 15 раунд нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ хүрж байна. За учир юу вэ гэхээр 1992 оны ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш өнөөдөр 2016 энэ хооронд Монголын нийгэмд болсон хар үйл явдлыг Монголын залуучуудын холбоо ингээд нэрлэж байгаа ийм үйл ажиллагаа өнөөдөр одоо ажлын тайлбар болгож хар үйл явдлаа 100 хар үйл явдлыг зарлах ийм чимээгүй хутлын жагсаалт гэдэг ийм арга хэмжээ болж байгаа байна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулаад Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнх хотод одоо дуудлага хөргүүлсэн. За Мөнх хот нэвтрүүлгийн дуудлагыг хүлээн авсан болохоор бид бүхэн яг энэ тухайн халуун цэг дээрээс нь нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэхээр шийдсэн байна. За тэгээд ямар ч байсан би танд нэвтрүүлгийн дүрмийг танилцуулъя. 15 асуулт асууна. За нэг асуулт хариулах таны дээд хугацаа 2 минут. За 2 минут болохоор би тэндээс одоо дохио өгнө, яриаг чинь таслана. Хэрвээ асуултаас ямар нэгэн байдлаар тойрч зүхтах, булзааруулах, өөр зүйл ярих юм бол би яриаг чинь шууд таслах хэрэгтэй. Тэгээд мөн нэгд одоо энэ нэвтрүүлэг миний дүрмийн дагуу явж байгаа болохоор зарим нэг зүйл дээр тодруулах үүднээс минутыг бас ингэ цаашаа сунгах бас боломжтой. За нэвтрүүлэг эхлэх үү. За Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Аюушээ Мөнх хот өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байна. Монголын консерватив намын дарга үндэсний сэрэлт эвслийн тэргүүлэгч Намжлын Даштаваа гэдэг залуу асуусан байна. За дэлхийн түүхэнд залуучууд улс орноос сэрээсэн түүхээс та дурдаач. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч гэдэг утгаараа энэ зүйлийг бас судалсан байлгүй гэсэн тийм асуулт асуусан байна. Наадсан тэр худалдаж ямар хамаатай. Энэ маш олон хүмүүсийн ирүүлж байгаа асуултуудаас бид нар сонгодог юм. Таныг зүгээр энэ залуучуудын холбооны ерөнхийлөгч болохоор энэ талбай дээр манай ардсан хөсрөлийн зориг дахиад 21 онд хүрээд эзэлжээж манай скватер тэргүүтэй хүмүүс. За тэгээд тэрнээс өмнө тэгээд үеийн манай эх орончд байгаа шүү дээ. Яг тэрэн шиг дэлхийн бүх оронд үндэсний бааtruуд нь дандаа залуучууд байсан. Тэр нь ахмад хүмүүс оролцоод одоо ил гараад хийсэн хувьсгал бол тун ховор. Нүүрэн дээр нь одоо жинхэнэ зориг гаргаж залуучууд л хэлдэг. За тэгэхээр Монголын түүхэнд бол одоо өөрийнхөө амь насыг золин байж эх орныхоо төлөө тэмцэжсэн тийм баатарлаг залуучууд бол мэдээж олон байгаа. Сая таны одоо ярьжсэн түүхээс ингээд болоод бодох юм бол тий. Тэгэхээр яг тухайн үеийн цаг үеийн тэр тэмцэгч залуучууд өнөөдрийн улс орны тэмцэгч залуучууд хоёрын хооронд яг ямар ялгаа вэ? Тэр энэ залуучууд юуны төлөө тэмцэжсэн? Өнөөдөр юуны төлөө тэмцэж ямар хэрэг шиг? Бүгд яг нэг эх оронтой нэг амьтан хүмүүс шүү дээ. Амьдынхаа төлөө тэмцэж байгаа хүмүүс ялгаагүй байгаа. Зүгээр өнөөдрийн бид нар ярьж байгаа яриа жоохон орчин үеийн болсон баг. Өмсөж байгаа хувцас өөр болсон баг. Тэгтэл цусман ясман бол яг монголоор л байгаа шүү дээ. Тийм ээ. Тийм учраас энэ тэмцээд байгаа хүмүүс энэ болохгүй бүгдийг болохгүйг нь мэдээд тэгтээ зөвхөн шүүмжлэх биш сайнны төлөө хөдөлж байгаа хүн болгон бол Монгол одоо цустай, Монгол ястай, Монгол эцэг өвгдийн үргэлжлэл болсон юм л залуучууд шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол бидний хэрэгжилж байгаа арга барил, хэлж байгаа үг өөрчлөгдсөн байж магадгүй. Тэгтээ бол үлэглэх цус босох яс бол яг монголоор хэвээрэл байгаа. Та тэмцэгч хүн байж байгаа. Юуны төлөө тэмцэж байгаа? Би өөрийнхөө сайхан амьдралын төлөө тэмцэж байгаа. Тэмцэх юм бол өнөөдөр бидний зорилго бол Монгол улсыг хулгайчгүй болгоход төлөө тэмцлийг эхлүүлсэн явж байна шүү дээ. Тэмцэгч хүн бол өөрийнхөө за минут болсон гэсэн хэлж байна. Энэ нөгөө өнөөдөр нэвтрүүлэг маань тусгай дугаар үзэгчтэй. Тэгээд гаднаас бичигдэж байгаа болохоор одоо та бүхэнд бас ямар нэгэн нэвтрүүлэг дээр бас алдаа тогтол гарах юм бол бас болгоож уучлаарай. Минут найруулагчаа минутынхаа хугацааг жоохон чанга шиг тодорхой хэлээд явчихаарай. За саги Даштаваа гэдэг одоо фэйсбүүк хэрэглэгч асуусан байна. За Мөнхөд бөө болсон гэж сонссоо өөрөө бол үгүй гинэ байх. Гинэ. Тэгээ бөөгийн сахиус авсан юм уу та? Бөөгийн сахиус, бөөгийн онгод гэдэг манай үзэгчд маань бас ингээд маш дутуу ойлголттой. Бөө шашин биш. Бөө зан үйл шүү дээ. Зан үйл дотроо дахиад яг нөгөө онгодоо буулгадаг удаач гэж нэг байна.
За. Дээр нь яг төрийн үйлдэл ингээд тусдаа байгаа. Би бол жишээ нь хутагтай тэгээд төрийн үйлээ хийдэг тийм одоо төрлийнх нь өөрөөр бөөгийн зам үйл хийдэг ийм л хүн байгаа. Сахиусаа тэгээ авч авсан гэсэн үг. Тэг шашин шүтдэг хүмүүс бол жишээ шашин шүтдэггүй нэг баталгаа нь юу гэхээр жишээ нь өөрийгөө үгүйсгээд жишээ би тэгдэггүй би тийм биш. Би Христ биш, би мөн биш. Би одоо буддаа биш гэж ярьдаг шүү дээ. Бид нарт бол тэгж ярих юм шаардлага байна. Бөөгийн сахиус авах чинь нөлөөсөн зөвлөсөн ч гэдэг ямар багш ямар хүн мэдээж нэг зааж зөвлөсөн байж таараа тий. Гэхдээ ерөөсөө манай өвгдийн их түүх байна шүү дээ. Өвгдийн их түүх өөрөөр зүгээр заавал сахиус авчаа гэдээ авчих болохгүй шүү дээ. Энэ зөвхөн сахиусын асуудал биш. Энэ чинь зөндөө олон төрлийн юм байна. Өвгд маань өөрөөр яг энэ эцэг өвгдөөцдөг одоо зөв холбог зөв одоо зүйлээ гарцаагүй онж хийдэг байсан энэ бүх үйлүүдээс энэ зан үйлээс л өөрөөр бидний өнөөдрийн амьдрал өнөөдрийн бидний газар шороо бидэнд өвлөгдөн ирсэн ийм л учиртай шүү дээ. Тэрнээс бол байнга буулгадаг та. Би бол буулгадаг юм биш. Буулгадаг хүмүүсийн хажууд өөрөөр яг тэр үйлийг одоо бодтой ажил болгох одоо зүйлийг хийдэг төрийн гутгтнууд гэж байна. Тэр хэсгийнх нь өөрөөр онгод буулгадаг хэсэг нь бол. Гэхдээ та чи сая ер нь бол нөгөө юу л гэж ойлгодог шүү дээ. Ер нь сахиус авцсан гэж би. Харин тэгэхээр бид нар монголчууд энэ зан үйлээсээ зан ажилласаа ингээд ингэж их төсөөлснээр гайн чиний над асуулт байгаа байхгүй. Өөрөөр өвгдээцих монгол хүний өөрийнхөө юмыг ярихт нь за та тэгээд бас хэд бөөрийг хийгээд байна. Ер нь та яг бөө болсон юм уу болоогүй юм уу? Тэр үнэхээр одоо тэгж яг товчхон байгаа болсон гэдэг. Тий тэгэл харин таныг би бөө гэдэг хүн чинь сахиусаа буулгаад нэг хэнгэрэнүүдээ тэгдэг. Тийм болохоор би таныг өдөр болгон сахиусаа буулгаад түүл гэж асуусан байна. Яг та бөөрийг хэлээд яваад байна. Яг шууд хариулаад байна. Хэнгэрэг барьдаг нь тустай юм аа. За минут дууссан. За бид дараагийнхаа асуулт нарыг. За. Дархны жиргэж ингэж асуусан байна. За. Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн ажлаа авсны дараа байхаа 2012 онд парк аврыг хөдөлгөөн эхлүүлсэн. Паркийн газартай тэр юусо паркийн газартай холбоотой асуудал байсан. Тэгээд тэр паркийн газраа аварч чадсан уу гэсэн асуулт. Бид нар паркийн газраа аварч чадаагүй. Гэхдээ нэмжүүл хүнд өгүүлээгүй. Паркийн тэмцэл дээр бол биднийг ялагдсан залуучуудын холбооны хүн мөнгө авсан гэдэг. Бодоос мөнгө авсан гэж яддаг шүү дээ. Би бол түрүүн юм хэлнэ. Бодоос мөнгө авсан хүн нь бол Улаанбаатар Батүл шүү. Ягаад тэгэхээр паркийн газрын тэмцлийн дараахан өөрөлд биднийг бүр доромжилж байгаа юм шиг бодийн зоригт тэр хоёр цуслангийнхаа байранд хөрш боллоо гэж засаа арилгаж байна гэж зураг Twitter дээр тухай тавьж байсан. Одоо үзэгчид санаж байна уу? Нөгөө талаар хэрэг бид нар мөнгө авсан байсан бол Hero Entertainment-д тийм их мөнгө төлж одоо паркийн асуудлаар биднийг доромжлох тийм нэвтрүүлэг хийгээд ийм олон телевизүүдэд цацах ямар шаардлага байсан тийм биз? Тэгэхээр бол паркийн тэмцэлээр бол Улаанбаатар шудраг байж чадаагүй. Улаанбаатар өөрөө бодоос мөнгө авсан гэдэг тайлбар. Ойлгомжтой шүү дээ. Чи туслан санзаад хоёулаа хөрш болцсон тэнд амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас наад асуултаа Батүл хотын дараагаас асуулаа. Батүл дарга манай 15 онд рингийн дээр нэг ирэх боломж олдох байхаа гэж бодож байгаа. За яг тэр үеийн паркийн газартай холбоотой асуудал тухайн нэвтрүүлэг дээр болцоох юм өөрийн чинь тухайн нэг энэ хэлжсэн санаж байна уу? Хойдгоо арилгаж чадсан бацаа гэдэг бүгд санаж байгаа шүү дээ. Өөрөөр бидний нөгөө хулгай хийж амьдраад сурчсан хөрөнгөчсөн дээд үе биднийг өнөөдөр хэмжиж доромжилж байгаа шүү дээ. Тийм учраас өнөөдөр бид өнөөдөр бодлогосаа зогсож байна тийм ээ. Одохгүй та нарыг сонгуулиар бүгдийг ордноос чинь гаргаж хөөнөө тий. Бүгдийг чинь өөрөөр бодмонд гаргана гэж хэлмээр байна. Тэгэхээр яг наадахнаас чинь үүдэд асуухад тодорхой нэг юм сонссон байхгүй. Энэ болцоох юм шиг ярьж байгаа. Энэ хойдгоо арилгаж чадахгүй бацаа энэ одоо гээд одоо янз бүрийн таныг шүүмжилсэн шүү дээ. Тийм болохоор одоо бацаа болж харагдахгүй бас нэг сүр хүчийг үзүүлэх гээд сахал самбайгаа ургуулад байгаа юм болов гэсэн нэг тийм яриа бас сүүлүүд яриагдаад байгаа байхгүй. Энэ сахал бол ерөөсөө эсэргүүцлийн хэлбэр шүү дээ. Хар жагсаалт зарлах хүртэл буюу одоо 5 сарын 21-нд хүртэл сахалаа ургуулнаа, эсэргүүцэж байна.
өөрөөр хэлбэл өнөөдрийн хулгайчдын энэ хар үйл явдлууд бүгд тодорхой байна, эсэргүүцдэг байна. Ийм л. За минут болчих. Таны үзэл бодлоо илэрхийлж байгааг хэлбэр тийм ээ. Тийм. За. Жиргээч давка гэж асуусан байна. Твиттер ч танаас нэлээ асуулт ирүүлсэн байна. За, гадуур ажилгүй, орлогогүй залуучууд дүүрэн байна. За, ажилтай орлоготой Монгол залуу хөтөлбөрийн үр дүнд хэдэн Монгол залуу ажилтай болсон бэ гэсэн асуулт байна. 2000 орчим залуу 3 жилийн өмнө төр ажлын одоо байраар хангалттай ажил хийсэн. Өөрөөр хэлбэл одоо нөгөө хүн болгон асуудал хөдөлгөөний яамны одоо 600 сая. Тэрний одоо баримт бүх баталгаанууд нь юм биш. Өөрөөр хэлбэл тэр мөнгө юунд зарагдсан бэ гэхээр тэнд ажилласан залуучуудын урамшилд зарагдсан. За нөгөө талаар үгүй залуучуудын хөдөлмөрийн төв бийж ажиллаулаад өдөр болгон залуучуудыг одоо цагийн болоод бүр за тэгээд бүрэн ажлын байруудад зурчилж байгаа. Гэхдээ өнөөдөр залуучуудыг ажилтаа байлгах үүрэг нь бол төрийн үүрэг шүү дээ. Энэ бол төрийн бас байгууллага өөрөөсөө санхүүждэг залуучуудын байгууллагын бас үүрэг биш. Бид нар харин ажилтаа болмоор байна гэдгээ бол бутлаараа жагсааж өөрөө дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Тэр яг хүн болгонд л асуудаг л да. Гэхдээ яг энэ нэвтрүүлгийн дээр маш олон хүмүүс энэ дээр асуулт авахсуулж ирүүлсэн болохоор тодруулаад асууж байна. Санживдын сайдын үед сайдын зөвлөх байхдаа одоо нэг 600 сая төгрөгийн асуудал шүү дээ. Тэр чинь тендергүүгээр шууд гэрээ хийчихсэн 600 сая төгрөгийн гэрээ хийчихсэн ажил байдаг шүү дээ. Тэр нь өөрөө яг төслийн агуулгын жишээ нь ажил олгогч урамшуулалттай хүүхдийг ирж тендер хийх утгагүй л дээ. Чи өөрөөр хэлбэл суман дээр очиж ажиллаж байгаа хүүхдүүдийг л явуулж байгаа тийм ажил шүү дээ. Тэгэхээр сумаас Улаанбаатар дээрээ сууж байгаа хүүхдийг жишээ нь чи тендерт оролцоод суман дээр очиж ажиллах юм бол айгүй агуулга юм байна. Нэгдүгээр, хоёрдугаар тэр үед гэрээ байгуулах үед бол бид тэр хөдөлмөрийн яамны одоо зөвлөх ажлыг аль хэдийн өчгсөн байсан үг яахгүй. Гэтэ бол сайттайгаа бол мэдээж ингийн харилцаатайгаа бол байсан байж таараа. Тэгээд залуучууд холбооны санаачилсан ажил үстэй тэр ажилтаа бол мэдээж манай санаа. Тэгээд төсөө гаргаад ингээд шууд нөгөө гэрээ хийцэн гэрээтэй чинь хүмүүс хардаж яг янз бүрийн асуудал. Өөрөөр хэлбэл төсчийн өөрөө залуучуудын хөдөлмөрийн төв бийжийг үүсгэн байгуулах. Тийм ээ. Тэдний шинээр өөрөөр нөгөө хувийн бийж үүсч юм уу? Баримжааны зорилготой ажиллаж шал өөр ажил багтаа. Жишээ нь ажилд орж байгаа залуугаас туршлагатай юу гэж асуудаг. Тэгэхээр туршлагатай болох тэр ажлыг чинь биднээс үл зохион байгуулах байхгүй. За. Хугацаа дуусч дахиад тодруулаад асууя. Яг хэдэн монгол зүйл ажилтаа болсон юм? Яг 2000 орчим. Одоо энэ дээр бүгд баримттайгаа манай сайт дээр бас байгаа. За. Сэтгүүлч Дамжинжиг асуусан байна. Сэтгүүлч асуусан байна. Бурхан эрлэгийн хэлчил хүний нүгэл буйныг дэнсэлж шүүдгээ. За гэтэл энэ мөнхөт гэж нэг эрлэгийн хэлж гарч ирээд улс төрчдийг хоёр хувааж ангилаад энийг сонго, энэ хэсгийг нь сонгож болохгүй гэж гэх нь энэ бол сонгогчдын шийдвэр гаргах ухамсарт шууд нөлөөлж байгаа сонгуулийн PR шоу. За энэ ажлын ард одоо нөгөө юм бүхний ард байдаг гэж яригддаг жинко ботлого байгаа гэж үнэн үү гэж асуусан байна. Ер нь энэ ямар нэгэн улс төрийн дэмжлэггүйгээр энийг хийнэ гэдэг бол бас хэцүү гэж би ч бас тэгж харж байна. Энэ ажлыг чи ард хэн байгаа юм? Та нар өөрсдөө нөгөө дандаа хулгайчдаар өгжүүлсээр байгаад сурцсан учраас бидний тэгж хардаад байна. Хоёрдугаар одоо та нарын хардаад байгаа жинко ч манай харж гисалтанд орцсон одоо дээгүүр явж байна. Дээгүүр явж байна. Тэгэхээр хардах хэрэггүй байгаа сте. Тэгэхээр хоёрдугаарт өнөөдөр төр өөрөө өөрийгөө цэвэрлж чадхаа болчлаа шүү дээ. Төр авилгачтаасаа салж чадахгүй байна. Хүн сурталчнуудаасаа салж чадахгүй байна. Төр өөрөө өөрийгөө одоо төршиг байлгах тэр бүх ажлуудаа ерөөсөө хийж чадхаа болчихсон. Нэгдүгээр. Хоёрдугаар төрийг бүрдүүлдэг одоо улс төрийн намууд бол бүгд мөнгөний намууд болж хувирсан. Тийм учраас өнөөдөр залуучууд Монголын төрийг нэг төршиг төр болгохын төлөө Монголын намуудыг цэвэрлэхийн төлөө өөрөөр энэ ажлыг эхлүүлж байгаа. Тэгээ өөр биш бидний биш гэх юм бол өөр хин гэж асуумаар байгаа. Тийм учраас өөрөөр энэ дээр маш олон төрийн бас байгууллагууд нэгдэж хулгайч Монгол хөдөлгөөнийг өрнүүлээд явж байгаа. Тэгэхээр аливаа өмнө ингээд дараалал гэж байдаг бол тий. За төр нэгдүгээрт байдаг. Хоёрдугаарт нам нь байдаг. Тэгэх юм бол гуравдугаарт бол олон нийтийн байгууллага. Тэгээд цаашлаад дараагийн одоо зүйлүүд байна. Тийм учраас олон нийтийн байгууллагууд бол энэ удаа нэгдэж
ерөөсөө иргэний асуудлыг төрийн асуудал болгодог. Ийм л төлөөлөл болсон гишүүдээ улсын хурлд оруулъя. Тэр нь эднийг хариуцлагын гэрээгээр баталгаажуулъя. Өөрсдийг нь иргэн татах тэр эрхээ бид нэр өөрсдөө авъя. Иргэддээ авъя гэдэг ийм л ажлыг зохион байгуулж байгаа. За төвчтэй холбоо ер нь олон нийтийн байгууллага юм уу эсвэл улс төрийн байгууллага юм? Олон нийтийн байгууллага. За ер нь энэ ажилчийг чинь 2016 оны сонгуулийн хамгийн одоо анхны сонгуулийн шоу гэж харж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Та нар өөрсдөө дандаа мөнгө шоу өсөр байгаа дахиад энийг шоу гэж хэлдэг байгаа. Гамаа хулгайч нар бол энийг шоу гэж харагдуулах, энийг ямар нэг мөнгөний ажил гэж харагдуулах, эсвэл одоо энийг одоо хин нэг улс төрчийн гар хөл болж байгаа ажил гэж харагдуулах сонирхол маш их байна. Ягаад гэхээр бодиттой аюул улс төрчтэй. Байна. За дараагийн асуулт. 7 дахь раундын асуулт. За та нар уг нь яг ингээд цааш нь давлуулаад тодорхой болгоод ингээд асуугаад явчмаар л даанч ингээд хэвтүүлээ хугацаанд дөрмөндөө баригдахаас өөр арга байхгүй. Энэ чиний л нэвтрүүлэг тийм. Тийм миний л нэвтрүүлэг. Гэхдээ ерөнхийдөө жоохон их бөөрийн тал руугаа үгүй шүү да. За хулгайч Монгол төсөл ер нь бол дээ шүү дээ. Энэ хар цагаан чагсаалтын тухай яригдаад хэлбэл энд бол хар чагсаалтанд ялангуяа тийм хулгайч харагдах сонирхолгүй энд нэрээ оруулахыг хүсэхгүй байгаа зөндөө л улс төрчд байгаа шүү дээ. Танд бол хандаж байгаа тийм хүмүүс. Тийм ээ? Эдгээр таандах янз бүрээр оролдож байгаа. Янз бүрээр дарамтлал. Ямар хэлбэрээр оролдож байгаа? Дарамтлал шүү дээ. За яг би яг юу асуух гэдэг нь тэр хамгийн түрүүлж тань руу одоо яг ингэж хандсан яг ямар хүн бэ? Ямар бол энэ дээр нэг л байр суурьтай байгаа. Одоо ямар шиг орилохгүй бид нар хийх гэсэн ажлынхаа төлөөд гол анхаарлаа зориулна. Бидний зорилго юу гэхээр 16 оны 6 сарын 29-ний өдөр сонгуул болоход нийт залуучуудаа бид нар сонгуульд оруулмаар байна. Дээр нь бүх иргэдээ бид нар сонгуульд оруулсаа гэж уриалж байна. Хоёрдугаар хулгайч биш л бол одоо шинэ цэвэр хүмүүсээ сонгоо гэж ингэж уриалж байгаа. Тийм учраас бол нэг ч хулгайч одоо сонгуулиар Монгол төрийн жолоо авах гэж гарч ирэхгүй л үйл бидний зорилго биелж байгаа. Тийм учраас бол дарамжихад маш их юм. Яг хин зөндөө ямар болно. Хин дарамтлсан. Бид ингэ сарниулаад бөөрөг гэлээд байдаг. Хин таныг яг ямар хэлбэрээр дарамтлсан? Чи өнөөдөр бод харж сартанд орж байгаа зөвхөн энд хар үйл явдлуудыг харахад одоогийн байдлаар нэг 500-аад улс төрийн албан. Би яг хамгийн түрүүнд танд энэ дарамтыг хин танд ямар хэлбэрээр дарамтлуулсан бэ гэж асуудаг шүү дээ. Нэг хүний айгаад бөөрөг гэлээд. нийтээрээ дарамтлах гэж хүсэж байгаа юм. Үгүй би энэ яг нэвтрүүлгийн дөрмийн дагуу нэг хүний дээр л асууж штэ. Хин танд хамгийн түрүү ямар хэлбэрээр дарамт үүсгэж асуусан бэ гэдэг асуултыг л асууж штэ. Одоо хамгийн сүүлд нэх юм бол шиний нэвтрүүлгээр дамжуулаад нэг нөхөр дарамт болж байгаа. За хин. Ягаад гэхээр чи өөрөө энд гүйж ирж байгаа. Чи биднээс ямар ч мөнгө нэхээгүй тийм ээ. Тэгээ биднийг ингэж оруулж байна. Энэ бол өөрөө цаана маш том агуулга хэлээд байна. Тийм учраас бид нар хинээс жайхгүй учраас шиний юм зогсож байна. За өөр юу вэ? За би дахиад сүүлийн удаа асууя. Таныг энэ хар жагсаалтанд энэ хулгайч гэж харагдуулахын тулд ямар нэг хэлбэрээр дарамт үүсгэсэн хамгийн ихэнд тэгж хандсан яг ямар хүн бэ? Би энд хар жагсаалтанд чинь орохгүй. Маш олон хүн байгаа. Та нэг л хүний нэрийг хэлчих. Тэр хүмүүс бүгд хар жагсаалтанд орноо. Бид нар анхаа. За ойлгомжтой. За хэлсэнгүү дараагийн асуулт. Хугацаа дууссан. 8 дугаар раундын асуулт. Улс таны хар жагсаалтанд юу сайхан билег найз чи орж байгаа юу? Гүн нөгөө Дубан гэрээг нууж хийсэн гэж зөндөө санал өгсөн орцсон гэж. Ааха. Найзтай хамгийн сүүлд хизээ уулзсан та. Хамгийн сүүлд ч одоо нэг 7 өдрийн өмнө байлаа. Аа. Уулзаад одоо яг хар жагсаалтанд ийм Дубан гэрээ ч юм уу эсвэл өөр Дубан гэрээгээс өөр асуудал дээр хүмүүсээс санал ирж байгаа хар жагсаалтанд оруулах тухай. Одоо чи зөвхөн Дубан гэрээ гэлтгүй ингээд жишээ нь засгийн газрууд огцруулсан гишүүд бүгд энд орж байгаа. За нөгөө намын жагсаалтаар одоо жишээ нь сонгуульд ордог болчлоо шүү дээ. Мөнгөөр жагсааж байгаа оруулцдаг. Тэрийг дэмжсэн гишүүд энэ дотор орж байна. За дээр нь одоо дордуулсан 7 өөрчлөлтийг одоо тухайн үед баталсан гишүүд гэж тэгэхээр тэрэн дотроос орсон захиж явж байна. Одоо энэ зурагтайгаа энд байж. Энийг хэлэхээр найз чи юу гэж яах юм? Хар жагсаалтанд орж байна гэдэг. Юу гэдэг чи өөрөө хариуцлагагүй хийсэн бол тэрнийхээ хариуцлагыг үүрэж явах хэрэгтэй шүү. Тэгэхээр сайхан билгийг худалч хулгайч гэж харж яана гэж ойлгож болох уу?
Хариуцлагагүй итгээд. Хариуцлага худалч юм уу хулгайч юм уу хариуцлагагүй юм. Хариуцлагагүй итгээд. Өөрөөр хэлбэл энэ бүх хууль гаргаж байгаа хуулиас нь дандаа хулгайч дандаа хариуцлагагүй одоо төрийн систем үүсээд байгаа ш. Тийм учраас тэр системийг төрүүлэх тэрний төлөө өөрөөр хэлбэл төрийн түвшээ хийж явах үед хариуцлагагүй ажилласан хүн болгон өөрөөр хэлбэл хулгайч яг л нэг тал нь багтаа. Ямар нэгэн байдлаар бол энд харж саалтанд орж байгаа хулгайч худалч гэж байгааг энэ бол өөрт нь бол хэлсэл юм байна. Ямар нэгэн юу гэж яах юм? Юу гэдгийг одоо тэгээд энэ хар үйл явдлын сони өнөөдөр хэвлэгдсэн тэгээд өнөөдрөөс мэдчихэл байгаа юм шүү. За. Хин юухул гэж ажил хийх юм бол эхнээсээ эхлээд хэрэг байхгүй шүү дээ. Аваа. Тийчсэн энэ нэвтрүүлгийг эхлэхдээ хин намайг юухул гэж бодсон бол энэ нэвтрүүлгийг хийхгүй байсан юм байна. За таны За цаг дууссан гэж. За харж гсаалтаа нэг юм байгаад байгаа шүү дээ. Нөгөө нэг хулгайч нараа зарлах чинь 6 сая хэдэн гэдэг болов. Одоо ингэх би шонд нэг тодорхой ойлгуулад байгаа. За тий. Энэ 100 хар үйл явдал гэж юм байна. Энийг бол өнөөдөр зарлаж байгаа. Энэ үйл явдал болгон бүгд өөрсдийн эзэнтэй. За. Хамсаатнуудтай. Өөрөлдөл энийг санаачилсан, шийдвэрийг гаргасан, хэрэгжүүлсэн хүмүүс байна. Энэ бүх хүмүүс харж гсаалтын болцлоо хангачлаа шүү гэж байна. Өөрөлдөл одоо нэгэнт харж гсаалтын болцол хангацсан хүмүүс улсын хурлд өөрөө нэрээ дэвшүүлнэ гэдэг энэ бүгдийг үл тоогоод хэрэг гүгээд нэрээ дэвшүүлээд ороод ирэх юм бол бид нар харж гсаалтанд тэнхшүүлж байгаа. Тийм учраас өөрөлдөл улс төр будсан хулгайч нараа битгий сонгуульд өөрсдийнхөө нэрийг нэр дэвшүүлээ. Тэгэх юм бол та нар нэг удаа харж гсаалтнаас аврагдах юм байна шүү л гэж хэлж байгаа. Ойлгосноо. Үнэн худлыг жинхэнэ нөгөө нэг төрийн сэтгүүлчийн асуудсан шиг дэнсэлж байгаа том эрлэгийн хич болж хувирлаа. Хариуцлагатай төрийн өндөр албан тушаалд очичоод хариуцлагагүй байсных нь ороо багч. За одоо гол юм асууя. Энэ 10 харж гсаалтанд орох гэж байгаа хүмүүсээ нэрлэж байгаа гацаагүй орхон тодорхой 10 хүний нэрлээ шүү дээ. Байна шүү дээ. За. Заавал нэрлэе. Одоо очроо. За, фосфог очроод анхны хэрэглэгч. Өөрөөр хэлбэл энэ уулуурхайг дампууруулах ажлыг үл ерөөсөө анхны гардан үнцгийг нь тавьсан гэж. Ийм л хүн шүү дээ. Энийг бол Монголын түүх мартахгүй тийм ээ. Яг анхны ерөнхийлөгч гэдгийг мартахгүй байгаа шиг эргээд яг энэ бүгдийг одоо ингэж утгачгүй болгосон гэдгийг бол мэдээж мартахгүй байна. За, нутгийн баг үнд. За бас нэг ерөнхийлөгч. Тийм баг үнд. Өөрөөр хэлбэл нөгөө төрийн бүх албан тушаал ажлуудыг инквери үед одоо зөвхөн мөнгөөр хэмждэг хэмжүүртэй болоод жинхэнэ авилгын загалмаас эцэг төрөх үед ч одоо төрийн тэргуун үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гараг байсан хүн шүү дээ. Багонд. Тэрийг мэдж байгаа. За тэр нь зоригийн алдлага болоход үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гараг байсан. Тэгтэл тэр үед маш богино хугацаанд тэр бүгдийг илрүүлэх боломж байсан. Сарны талга болсон тийм. Тэгтэл ерөнхийдөө ингээд тэр бүгд маш хариуцлагагүй ажилласан шүү дээ. За мэдээж манай нөгөө загалмаас эцэг байна. Нэг хоёр тийм. Одоо загалмаас эцэг маань иш хонцонгийн одоо жинхэнэ ийд болцсон буцаж ирж байгаа шиг байна. За. Тийм. Манай Мегомбинк бол байна. За. Улаанбаатарын утаатай байгаа одоо энэ байшин барилга ийм одоо баригдсны одоо төрх сургууль барих газаргүй болсны одоо ганц гавьяан Мегомбинк бол. За. Тий. За одоо энэ дандаа хүүгийн бол байна. За. Бүх бүх өмчөө төрийн өмч орооны дарга байх та хийсэн ажлуудыг тий. Бүх өмчөө байх бол. Төршөг төр байхын тулд төр чинь заавал татвар дээр бас нэг юм дээр тогтох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. За цаг дууссан гэж. Гэхдээ яг би өөрөө чи тэгээ бусдыг нэрлүүлэх хэрэгтэй. Цааш нэрлүүлчихье. Цөөхөн нэрлүүлэх. Дахиад бид 5 хүн нэрлүүлчихье. За. Би нэгд 10 гэж асуусан болохоор би 10 хүн асуух гэдэг юм л да. За. Танжин баяр байна. За. 7 сарын тэгний асуудал. Тий. Одоо бас ерөнхийлөгч болно гэдэг даншуулчлал яваад. Тэгээд 7 хаусанд авч амжих хэрэгтэй шүү дээ. Хатан бүгд л мэдчихэж шүү дээ. Тий. За. Сүү Батболд байна. За. Чингис Чочлуудыг баг үнэгүй авсан. За. Тий. Норвей Алтууыг байна.
Чингис Хамуураан үн докторжуулах бүрийг арай ч ийм дэвшин хийчихнэ гэж ерөөсөө ойлгоогүй шүү дээ. Тийм үстэй. Жинхэнэ За 17 чимгэлгээс эхлээд Монголын төрийг матчуулсан юм шүү дээ. Одоо тэр нэг шудраг царайлаад талбай дээр очиж жагсаад Монголыг худлаачдын төрөлтөө болох гэж тэр гартско болсон юм шүү дээ. Тэр нь энэ бүх юм чимээг үйлчлдэг Монгол банкны ерөнхийлөгч нөхөр байгаа. Зол жаргал гэдэг. Өнөөдөр Монголын бүх банкуудыг ламбард болгосон. Өнөөдөр бид нар орон сууцны зээлгээ залуучууд дандаа ламбардны хүүд хэлж байгаа шүү дээ. Энэ 10 жишээ нэрвэж байна. Гэг мэтлэнгээр энэ жагсаалт явсаар бол нэг 500 гаруй хүн болж байна. тэгэхээр чи ерөнхийд 500 хүн гэхэр чинь ерөнхийдөө сарничглаа юм байна. За яг тэгээд биш үү те. За дараагийн асуулт бас энэ саяны хариултууд бол яг хугацаагийн сунгаад нэг хариултаа бүрэн авах үүднээс ингээд хугацаагийн сунгаад асууж байгаа юм шүү. Өөрийнхөө дуртай юм дээр бол дүрмэж хүчтэй юм байна те. Тэгвэл яг энэ бол би заримдаа дүрмээ сонгочдгийг заримдаа чиний нэвтрүүлэг би тэгтээ үзэгчтэй хүн гэж байна. За. За энэ саяны асуултаас би дахиад тодруулаад нэг зүйл асуучих гэж бодлоо л да. Юу ихтэй энэ хард цагаан жагсаалтанд орж байгаа энэ үйл явдлууд энэ жагсаалт биш үү? Энэ нэг таны нэрлэж байгаа нэрсүүд юм уу? Эсвэл одоо ард түмний хийж байгаа саналууд юм уу? Тэр бүтэн жил холраачгүй Монгол хөдөлгөөн яваа. 300 мянган хүн оролцоод энэ бүгдийг гаргаж ирж байхад чи ингэж асууж байгаа юм чи 300 мянган хүнийг давамжилж байна гэсэн. Яг тэр энэ бүх ажил явж байгаа бүх процесс маш тодорхой журамтай байгаа. Тэр нь иргэд оролцож байгаа. Тэр нь манай мэдээллийн нийтийн шилжин систем дээр бүгд ил байж байна. Тийм учраас битгий тэр хүмүүсийг дарамжлаа. Мөнхтгийг бол дарамжилж болно. Янз бүрээр хийж байна. Тэ энэ бүгдэд оролцож байгаа. Энэ бүгдийг өнөөдрийн хүртэл ингэж гаргасан. Тэ тэр одоо хүмүүсийг битгий дарамжлаа гэж байна. Тэгээ та яг гоо ингээл өмнө өөр ярилцлагууд чи ярьж байсан л да. Энэ бол тэр 3-400 мянган хүний саналаа гэж хэлж байгаа боловч энд ерөөсөө мөнхат гэдэг хүний политик яваад байгаа байхгүй юу? Мөнхат чи энэ дотор мөнхтийг ийм ингэж горхиосон хэрэг гэдэг хэрэг байна уу? Гэхдээ мөнхат гэдэг хүний өөрийнх нь үзэл одоо энэ дээр байж таны сая 10 сурчиг бүх хэрэгүүд заяа. Энийг бүгдийг Монголын ард түмэн нэрлэж байна. Саяны хүмүүсийн байж байгаа нэг ч одоо ард түмэн мэдхгүй нэг ч хэрэг энэ дээр алга байна. Ойлгож байгаа. Саяны таны хэлсэн 10 хүн жишээлбэл яг тэр ерөөсөө тэр 3-400 мянган хүний дундаа саналаар гарч ирж байгаа тэр хүмүүс гэж ойлгож болно тийм үү? Өөр хаанаас гэх юм. За тэгвэл дараагийн асуулт. За яг тэгвэл хүмүүс зохиогоогүй нэгдүгээр. Энэ хүмүүсийн хийсэн хар үйлдэлийг тэр хүмүүс оруулаад гэж хэлж байгаа. За дараагийн асуулт. Тэр хар үйлдэлийн ямар ард түмэн хийсэн. Дараагийн асуулт. Дараагийн асуултын өмнө би тодтогч саяны дэрэг асуусан. За тэгвэл яг иргэн мөнх хотын үзэлээр яг өнөөдөр Монголын төрөөс одоо үнэхээр зайлуулчих гэж байгаа. Тэр 3-400 мөнгө хүний саналыг болио. Яг таны үзэл бодлоор зайлуулчих гэж бодож байгаа. Тэр 5 хүнийг нэрлэж. Би сая түрүү 10-ыг нэрлээд. Тэгвэл тэр 3-400 хүний санал биш. Тэгвэл энэ таны өөрийн политик, таны өөрийн үзэл бодлоор хийж байгаа улс төр хийж байгаа гэж би тэгж ойлгож байгаа байхгүй юу? Та тэр 3-400 хүний нэрийг барьчаад та өөрийнхөө амбиц улс төрийг хийгээд байна шүү дээ. Монголын залуучдын байгууллагын толгойлогч учраас би толгой хулгайчдыг нэрлэж байгаа юм даа. Ард түмэн бол тэр жижиг ажиг зөндөө тэр хүмүүсийн нэрийг яриад та зөвхөн өөрийнхөө үзэл бодлоор энэ залуучдын байгууллагаар тэгвэл улс төр хийгээд байгаа шүү дээ. Улс төрийг бол Монголын залуучууд бүгд хийх ёстой. Улс төр гэдэг бол бодлоготон гэсэн үг. Бодлогогүй хүн бол малтай. За боли ярих гэж таслаа. Талхаас гараа. Би яг асуултанд тодорхой. Тэр 10 хүн бол 3-400 мянган хүний үзэл бодлоор гарч ирж байгаа, саналаар гарч ирж байгаа тэр хулгайчлаараа худалдаж гэж хэллээ шүү дээ. За тэгвэл зүгээр мөнх хотын хувьд өнөөдөр Монголын төрөөс зайлуулчаа гэсэн тийм 5 хүнийг нэрлээч л гэж асууж байгаа. Харин би тэр хэлсэн шүү дээ. Тэр 10 дотор миний 5 авчлаа гэж. За ойлгомжтой. За дараагийн асуулт. За Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Дундгуй аймгийн Монгол Ардын намын дарга за Баатрин Амар санаа гэж хүн асуулт ирүүлсэн байна. За сонгуульд мөнгөөр сонгогддог буруу тогтолцоонд одоо бид орчихсон. Өөрөөр хэлбэл сонгуул гэдэг санал худалдаа авах тийм 8 хэлбэртэй болчихсон. Ер нь мөнгөтэй л бол одоо улс төрд орох тийм босгонд хүрчихсэн гэдэг чинь хүмүүс ингэж улс төрд ордог шүү дээ. Энэ үйл явдал
Энийг үйл явдлыг харж болох уу? Энэ бол одоо энэ үзэгдэл харж ихсалтанд орж байгаа юу? Орж байгаа шүү. Энэ дотор байж. Тийм үү. Чи ерөөсөө ямар ч сонин монингоо уншилгүй тууж орж ирсэн. Наад харж ихсалтанд чинь өнөөдөр юу яаж байгаа юм шүү. Тэгээд чи үтгэр одоо хэдэд нэвтрүүлэг гэж орой 6 болж шүү. Аха. За тэгвэл энэ бол иргэнээс ирж байгаа. Би нэртэй устдаа асууж байгаа шүү дээ. Амар санаад хэлэхэд бол намаа цэвэрлээд гэж хэлмээр юм. Чи залуу хүн байна, намаа цэвэрлээд. Нам чинь тийм болгосон шүү дээ. Төрийг юм чигээс намаа цэвэрлээд. За. За өмнө зөндөө асуултууд хугацаагаа сонгоцсон биений асуултыг хугацаараас өмнө өндөрлүүлээ. Тэгэхээр 12 дахь раундын асуулт. За энэ Дарика Лора гэдэг нэртэй бодвол эмэгтэй хүн асуусан байлгүй. Яа нэрээр нуусан янз бүрийн байж л ийц. За. Гэхдээ энд бол нэг энэ зүйлийг тодруулаад хэлчих. Яг гэхдээ өчтөр нөгөө нэвтрүүлгийн дуудлагыг хүлээж авлаа штэ. Автобусаар мэдээлэлтэй. Тэгэхэд яг энэ хооронд нөгөө үзэгчд маш олон асуултууд ирүүлэх бас нөгөө хугацаа нэгдүгээр тавьчихвал ирүүлсэн асуултууд дундаас шүүгээд авчий гэсэн асуултууд бас тэр болгон байгаагүй. Тийм болохоор бас энд бас миний асуултууд бас байгаа юм шүү. Энийг тодруулж хэлье. За энэ хүн юу гэж асуусан бэ гэхээр энэ мөнх бод чинь ихнэр хүүхдээсээ тустай байгаад олон жил болж байгаа. Амьдралаа төвхнүүлж амжихгүй шууд улс төр засгийг төвхнүүлэх гээд дайраад байх юм аа. За бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэг сургаал үгийг ер нь юу гэж боддог вэ? Тайлбарлаач гэж асуусан байна. Тэрний чинь өмнө сэтгэлээ зас гэж байгаа. За сэтгэлээ засаад бие засаад гэрээ засаад төрөө зас гэнэ шүү дээ. Тэгээд тэр бүх засах ажлуудын одоо гэрээ засах бүх ажлууд хийгдсэн. Та бити санаад аваад гэж хэлээ да. Дээрэс нь одоо төрөө засах ажлаа хийж байна. Төрөө засахын тулд бид нэр онол номтой байх хэрэгтэй. Тэр онол ном маань бол маш тодорхой одоо монголчуудын их Монгол улсаа байгуулдаг тэр онол ном л байж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол хүн бүрээс үзэгчдээс асуухад Монгол гэж нэр юу гэсэн үг юм бэ гэж асуумаар байна. Тэгэхээр хариулт нь бол ерөөсөө Монгол гэдэг бол ерөөсөө Монгол хүнийг төртөө байлгадаг энэ онолын хураангуй юм шүү гэж би хэлмээр байна. Тэгэхээр энэ онолоор бид нэр өөрөөр төрөөс ажлуудаа хийж байгаамаа. Өнөөдөр жишээ нь та нарын цагаан шатаар гаргаж ирэх хүмүүс чинь дахиад толгойч болохгүй бах баталгааны юу юм бэ гэж хэлсэн. Баталгааны энэ манай Монгол онол юм аа. Монгол гэдэг хураангуйсан энэ онол муу юм аа гэж хэлсэн. Ямар онол вэ? Энэ бол их Монгол улсыг байгуулсан анхны төр улсыг үүсгэсэн ийм л онол. Тэгэхээр энэ онолоор өөрөөр хэлбэл бүгд хамтаараа бие биенээ хариуцдаг. Бусдын буруу надаас болдог, хохирлон эргээд намайг оруулдаг гэдэг ийм хатуужчтай. Тэгээд дээрэс нь хавцаа хааны төвчний боловсролтой болгож булгаачгүй болно гэдэг ийм л онол байгаа. Тийм учраас өөрөөр бид нар энэ онолоор одоо иргэн болгоно залуу хүн бүрийг Монгол хүн бүрийг одоо жинхэнэ Монгол улсралтай Монгол онолтой хүмүүс болгохын төлөө ажилланаа гэж хэлсэн байна. За бие засаад гэрээ засаад төрөө зас энэ сургаал үгийн утгыг тайлбарлана уу гэсэн асуулт байсан шүү. Тэгээд гэрээ зассан уу бие зассан уу гэдгийг л тодорхой хариулах болов гэж би бодсон. Одоо монголчуудын өнөөдрийн хатуураад явчихлаа та. За одоо болоо таны дөрвөр одоо явахгүй. За дэги гэдэг жиргэж асуусан байна. За энэ ингэсэн гинэ галгигийн байр сайхан гэдэг хүн ингэж иргсэн байна. Намайг мал хэлээ. Өчтөр нэг залууг хуц гэсэн энэ мөнх бод чинь малчин бололтой гэж хошинж ütсэн байна л да. За энэ дээрээс зүгээр жишээ аваад ингээд ишлэл болгоод гэсэн байна. Twitter, Facebook-ээр өөрийн шүүмжлэх хүмүүстэй байнга хэрэлдэж үзэлцдэг. Энэ мөнх бод хүн болгонд тохирсон хариултыг нь өгөх гэж хичээдэг юм болов уу? Эсвэл зайлвал төвчих чадвар жоохон муутай юм болов уу гэж асуусан байна. Яг тэр хүмүүс Twitter-т байгаа хүмүүстэй ингээд хуц мал гэгээд хэрэлдээд идэг. Ер нь үгүй ах тийм нөгөө хулгайчдын хөлсний жиргэгч нар хулгайч нарын сүнхний бариуд болсон хулгайч нар дандаа байрчээдэг багтуу. Тэр болгоомж чинь одоо би алтан сайхан цагаа одоо дараа суултаа ш. Тэр автоматар хийдэг хариулт тэр багхгүй. Тэгэл алч. тэгэл хуц хулгайч хэлээ. Тэрнээс ард түмнөө иргэдээ тэгээд байгаа юм ерөөсөө баг. Чинь хулгайч нарын сугнууд багхгүй. Сошиал медиа таны ер нь яг ямар чухал хэрэгцээ? Сошиал медиа өнөөдөр бүх хууль мэдээлэл хийн эзэд өөрөлд мөнгнөөс хараат болчихсон. Улс төрчдийн одоо хармаанаас хараат болчихсон. Энэ цаг үед бидний үг хэлээ одоо чөлөөтэй хийх, үзэл бодлоо чөлөөтэй одоо хуваалцах тийм ээ. Цуглан нэгдэх
ганц талбар бол өнөөдөр одоо Facebook, Twitter болсон шүү дээ. Тийм учраас энэ бол бидний одоо агаарлагаа ийм л зүйл болсон. Тэгэхээр тэртээ дэргүй мөнгөтэй хүмүүстэй, их мэдлэлтэй хүмүүстэй тэмцэж байгаа хүмүүст үлддэг цорын ганц бол үгээ хэлэх боломжтой орон зайн сошиал медиа л байдаг. Сошиал медианы сөрөг тал нь муу талыг нь юу гэж харж байна? Яг хөө муу тал бол мэдээд зөндөө байгаа. Гэхдээ боловсралтай за тэрийг яаж хэрэглэхээ мэддэг хүнд бол муу гэхээсээ илүү сайн нэг юм. Сүр залуу үеийнхэндээ бол харин бид зөв сурах хэрэгтэй. Энэ ажлаа бид нар бол зохион байгуулаад байна. За 15 рамд нэвтрүүлгийн 13 дахь асуултанд хариулах хугацаа инхүү дууссан байна. За 14 дахь асуулт. За өнөөдөр ингээд хулгайч хүмгэл хөтөлбөрийн хүрээд хийж байгаа гутлын ингээд жигсаал гэдэг жигсаал болж штеп тийм. За энэ яг сая намайг энэ орж ирэхийн өмнө би Twitter рүү орсон чинь Twitter нэг юм яваад байна л да. За өнөөдрийн гутлын жигсаалыг зохион байгуулахын тулд комиссийн гутал бөөндөж авсан гэсэн юм яригадаад байна гэж. За энэ гутлуудыг яг энэ хэдэн гутал байгаа юм? Хэдэн ос гутал байна? Гүмитгүй чи завтай үйл тоолоод үзэхгүй. Түрүүн өглөө нэг 3 эхлээд 3 цаг болоод хэвлэн баг хурд хийж байхад 3000 гарцсан явж байгаа юм гэсэн. За 1500 гэдэг чинь 3000 хос гутал гэсэн үг. 3000 хос. 3000 гутал бүгд эзэнтэй гутал. Энэ яг комиссиос авсан гэдэг нь комиссиос зинтэл гэж байна. бүгд эзэнтэй. Зүгээр энэ чи өнөөдөр Монголын залуучдын холбооны хичнээн салбарт холбоотой гэж байна. Одоо нэг аймаг салбар аймагаас гутал ирсэн байдаг шээ. Тэр бол сошиалор яваад байгаа тэр комиссийн бүх сургуулийн ор үндсгүй яриа. Оюутны зөвлөлтүүд болохоор 100 гутал авчирч өөрөөр ахналтайгаа үзлүүд нэг байгаа гэж илэрхийлсэн байдаг. Тэгмэрчлэгээр энэ тэр цуглаж байгаа гуталнууд шүү дээ. Тэгээд эргээд зүгээр комиссийн байлаа гэдэг жишээ нь муу юу байгаа. Энэ хулгайчдыг муу юм бол байхгүй шүү дээ. Эсэргүүцэж ингэж одоо гутлах тасааж шүү дээ. Өнөөдөр монголчууд бүгд айцтай шүү дээ. Тэгэхээр энэ хулгайчдыг чинь мэдээд энэ төрийн том машин ажиллаж шүү дээ. Тэр албаагчид нэгэн чинь ирж засаж чадахгүй. Тийм хуучин комиссийн гутлууд бол худалдарч авсан уу? Хүй бид нэр мөнгөтэй байсан бол бид нар хүн жагсаа шүү дээ. Энэ намууд шиг биднэрт гэхдээ тийм зорилго байна. Тэгэхээр нэг ч гутал бол худалдаж аваагүй бүгд эзэнтэй гутал. Яахан гутал худалдаж байна. Чи хуучин гутал худалдаж аваад дараа нь энийг юу хийх юм? За бүгд одоо эзэнтэй таруулах гэсэн. За таны өмсөж байгаа гутал, хувцас, цаг, зүйлт, машин, тэрэг гэд ерөөсөө дээд зиндааны хүмүүсийн хэрэглээний түвшний тийм хэрэглээ байдаг гинэ. За та ер нь ямар бизнесийн орлоготой хүн юм? Ер нь янз бүрийн юм байна. За би ч одоо хөрөнгө оруулалтын мэдүүлэг үзүүлэлт бүх хүмүүнээр ил өгж байгаа шүү дээ. Тэр нөгөө үндэсний олон нийтийн телевизийн зөвлөл байдаг гэдэг хөрөнгө оруулалтын мэдүүлэг өгдөг. Тэрэн дээр бол бүгд ил тодорхой байгаа. Тэр мэдүүлэг бол тэр мэдүүлэг. Энд гол нь манай нэвтрүүлгийн үзэгчдэд зориулаад ямар бизнесийн орлоготой хүн юм, ямар байранд амьдарч байгаа. Одоо Ланд 200 машин унж байгаа л юу лежендээр амьдарч байгаа гэсэн. За зээлэр машин авч унж байгаа. Тэр бол тодорхой. Ягаад гэвэл бид нэр жилд нэг ойролцоогоор 50,000 км одоо орон даяар тойрж явдаг. Одоо зөвхөн залуучдын холбооны ерөнхийлөгч болсноос хойш би нэг аймагт орж 2 удаа хасцсан явж байна. Орлого гэх юм бол ерөөсөө яг миний нэг онцгой орлого бүхэн бол маш тодорхой өөрийн одоо судалгаар ордог орлого байж байгаа. Өнөөдөр жишээд надаас ийм бизнес гоогаа гэсэн ингэжсэн гэж байгаа хүмүүс үү тэргээ шууд ил хийх хэрэгтэй. Тийм нэг ч юм байхгүй учраас юу шиг. яг өнөөдөр ямар машин унж байгаа юм бэ? Би өнөөдөр нэг акцент унж байна. Албаны тэрэг. Албаны тэрэг. За хөдөө орон нутгад явахдаа Ланд Cruiser. Ланд 200 гэсэн үг. Ланд 200. Тэр албаны машин уу, хувийн машин уу? Тэр зээдэм шиг. Зээдэмийн хамраа өстө ороод ирсэн. Зээдэм хамраа ажиллаж. Яагаад энэ үзэгчд ийм асуулт илгээгээд байгаа гэхдээ хулгайчтай тэмцэж байгаа хүн өөрөө төрөөс ямар нэгэн байдлаар хулгай хийчихсэн байх үедээ гэдэг юмыг тийм болохоор таныг маш их хардлагууд байгаа. Тийм болохоор ёстой цэвэр байхаас аргагүй. Тийм учраас бид нар анхны нөлөөнийг ихтэй хэлсэн шүү дээ. Мөнхтийг хулгайч хийж байгаа бол мөнхтийг ч гэсэн хад сатанда оруулаарай гэж. Тийм санал ирсэн үү иргэдээс нэр. Одоохондоо ирээд байна. Ирүүл хад сатанд орно. Энэ асуултыг хүрээд нэг юм асуучих. Нэрээ энэ
За Монголын залуучдын холбооны энэ байр түрээсээ орлогод хэдэн төгрөг байдгийг сар. Чиний ер нь асуулт хэлээ явчих. Энэ асуулт дотроо бидний асуулт. Ер нь эдийн засаг гайгүй байх үед нэг 30 орчим сая төгрөг орлоготой. Тэгээд манай залуучдын цалин болдог. Одоо бол нэг манай генсек нэг 20 орчим сая дээр шүү бай барьж байна. Тэгээд маш олон газрууд түрээсээ төлчихдөггүй гараад байгаа юм. За дуудлага бол өгж байгаа. Энэ сая Монгол улсын сайд засгийн газрын хэрэглэх газрын дарга улсын хурлын гишүүн Баяр Цогтыг манай үзэгчид маань оруулаач гэсэн маш их санал ирүүлснээс Баяр Цогтоос дуудлага өгүүлсэн байхгүй. Би өөрийн биеэр очиж дуудлагыг хөрвүүлсэн. Туслагтай нөхцөлтөр холбогдсон чинь за манай сайд дуудлагыг хүлээж авсан. Гэхдээ үзэж танилцсан ямар нэгэн байдлаар хариу бол өгөх боломжгүй байна. Бодож байгаа гэсэн юм хэлж байлаа. Энэ байдлаар хүмүүс бол эндээс зүхтах хандлага бол маш их ажиглаж байгаа. Мэдээж зүх. Тэгэхээр хэнийг би дуудах вэ? Яг өөрийн чинь санал тарьж байна. Энэ зүгээр надад сонин өгч байна шүү дээ. 10-ыг дуудах. Миний нэрлсэн 10. Дээр нь наад дээр чинь чи ухаад үзсэн. Зөндөө амт юм уу? Би шам 500 зарчим дуудах боломж өгч байна. За ингээд ерөнхийдөө баярлалаа. Хэдэн хүн нэрлэх вэ? Харж гисаалтаа хэдэн хүн 100 хүн нэрлэх гэж 100 хүн нэрлэж байгаа гэж би сонссон шүү дээ. 100 гаруй явдал 100. Үйл явдал бол 100. За. Нэг үйл явдлын арга хэвтэн 50-60-аар хүмүүс байж шүү. Шийдийн гарах. Тэгэхээр ерөнхийдөө цариндуулаад яг тийм тоочиг байхгүй бүгднгийн хулгайч гэдэг нэрээр ясам дээр бүгднгийн аварчж байгаа гэсэн тийм. Наад чинь тойрог дээр очихоор тойрог дээр очин бүртэл өөрөө яг хулгайч яг өөрөө нэг хоёр хүний асуудал ч юм уу. Эсвэл 3 яг тоочны нэрлэхгүй болгох мөнгөтэй яг жинхэнэ хулгайчдыг бүгднгийн нэр 5 сарын 20-нд гарнаа. Бүгднгийн 5 сарын дээр хэдэн хүний нэр гарах юм? 500 хүний нэр гарах юм. Хүмүүсийн нэр наад дээр чинь байна. Тэрэн дунд би юу хардаад байгаа нөхдөр хулгайч нар гээд маш олон нэр цацсан. Тэрэн дунд чиг нэр дэвшихгүй, улсын хурд нэр дэвшихгүй. Би төрийн жилийн ажил руу дахид зөвлөхгүйгээд явж байгаа хүнийг жишээ нь заавал надтай, заавал Монголын залуучуудтай, заавал хулгайчийн Монгол төлөвлөгөөнтэй дайсагнуулж яах гэдэг. Наад чинь гадны л бодлоо байхгүй. Ингээд 15 раунд нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар ийхүү өндөрлөж байна үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.